Halloween баяр гэхээр зарим хүмүүс хөвгөлтэй баг эсвэл чихэр эсвэл инээдэм гэж боддог. Гэхдээ энэ баярын шөнө зарим хүний хувьд амьдралын хамгийн аимшигтай мөч болдог гэдгийг та мэдэх үү? Тэгвэл өнөөдөр та бүхэнд Halloween баярын 4 аимшигтай болсон явдлыг ярьж өгөхөөр шийдлээ. За тэгээд энэ шөнө та гэрлээ унтраа зоригтойгоор имжлэг үзэж чадах болов. Hello guys, дараагийн бичлэгэнд тавтам байрал. Удахгүй ямар баяр болох ч байгааг та хэд бол мэдж байгаа байх. Halloween баяр. Би нэг Halloween баяр тэмдэглэл айгүй утга учиртай бол тэмдэглэдэг хөө. Гэхдээ намайг үздэг хүмүүс бас Halloween баярыг тэмдэглэдэг хүмүүс бас байхыг үгүйсэхгүй учраас тийм болохоор та бүхэндээ зориулаад Halloween баярт болсон 4 аимшигтай болсон явдлыг ярьж өгөхөөр шийдлээ. За Halloween баярыг юу тэмдэглэх хэрэгтэй юу, хэрэггүй юу гэж бодтол тийм нэг аимшигтай болсон явдлуудыг ярих болно. За тэгээ манай бичлэглээс өмнө лайк дараа subscribe зож дэмжих битээ мартаарай. Тэгээ та бүхэндээ зориулаад ийм нэг сахал, ийм нүдний хаалт, ийм эмхтэй бас болсон байгаа. Тэгээ надад зогч нь таад минь гоё комментс бичиж үлдээгээрэй. Би дутхгүй 100 монголоо болох гэж байна. Юу! За, let's go guys. Halloween баярт болсон аимшиг түүхүүд 1. За энэ түүх амар шүү. 10 жилийн өмнө болсон Halloween нэг шөнө 3 найз анх удаа өөрсдөө гарч чихэр цуглуулахаар одоо явсан юм байна. Өмнө дандаа эцэгхэн дагдаг байсан бол энэ удаа өөртөө явъя гэсэн шийдвэр гаргасан юм байна. Бүх юм ихэндээ зүгээр хөвгчлөлтөө чихэртэй инээдтэй хөнгөрж исэн. Гэхдээ яг орой 7 цаг 30 минутанд бүх юм өөрчлөгдөж эхэлсэн юм байна. Хоёр хүн тэднийг дагаж эхэлсэн бөгөөд тэд ч костюм өмссөн, гартаа уут барьсан. Гэхдээ арай л том насанд хүрсэн хүмүүс шиг харагдсан юм байна. Тэгэхэд л тэд ерөөхдөө анзаарч эхэлсэн юм байна. Хаашааж ирсэн тэд яг хартан байгаад байсан юм байна. Яг л сүүдэр шиг байнга дагаад байсан гэж таад боддоо. Тэгээ мэдээж нөгөөд бас муу санаа бол гаргасан. Айлс гэдэг нэг залуу нь болохоор за ойл дуур удаа гарчихъя. Ингүүл тэд биднийг удаа харахгүй дахгүй гэж бол шийдсэн юм байна. Тэгээ тэр гурав яасан бэхээр ойл бол орсон юм байна. Шүн бүрэнхий ой ямар ч гэрэлгүй ямар ч гар утсгүй тэд бол явсан. Зүгээр л алхаж явж байхдаа тэд нар яасан бэхээр хөлийн чимээ болон ардаас нэгэн хүн дуудаж байгааг чимээг сонссон юм байна. Тэгээд тэд ойж явж байсан чи яасан бэхээр хоош арч чи яг тэр хоёр хүн яг ард нь гүүцэн ирж исэн юм байна. Нүүр нь харагдахгүй зөвхөн дүрс нь харагдсан. Тэгээд тэд бол бүгд гүүж эхэлсэн. Навчис шаржигнаад амьсгаан давчтаад харин ард нь хоёр хүн гүүж байгаа чимээ үргэл сонсгоцоор байсан. Гайхалтай тэд бараг хагас цагийн дараа ойгоос гарч ирсэн бөгөөд Бен гэдэг найзынхаа гэрт нь ороод тэдэд цонхоор ажигласан юм байна. Гэхдээ энэ түүх хараахан дуусаагүй. Шөнө 2 цаг үед яасан бэхээр хоёр найз нь хоёулаа сэрсэн юм байна. Тэгээ яагаад сэрсэн бэхээр гадаа хүн алхаж байгаа чимээг тэр хоёр зэрэг сонссон юм байна. Тэгээ тэр хоёр яасан бэхээр яг л өмнө дагж исэн хоёр хүн шиг цонхоор харсан дааж хийж байхгүй. Гэхдээ нэг сонирхолтой юм юу гэхээр тэр хоёр хоёулаа нэг зэрэг сэрнэ гэдэг зүйл санамсргүй зүйл бол биш байсан гэж бодсон юм байна. Тэгэхээр та хэд энэ түүх нэгийг бодогдуулж байна уу? Шөнө орой ялангуяа ганцаараа юм уу найзуудаар явж байгаа тохиолдолд хизээж оймод юм уу хүний хараа хяналтаас хамаагүй холдож болохгүй гэдгийг энэ түүх бидэрт үнэхээр хэлж өгчээ. Halloween баяр хизээж хараа хяналтгүй явж болохгүй шүү манайхаа. Аав ээж тэгээ яваарай. Гэтэ иймэрхүү гач тантунгууд байдаг те. За тэгэхээр 2 дахь баримт. За энэ түүх болохоор шууд эхэлнэ. Halloween шөнө гэртээ ганцаараа байж болохгүй гэдэг үнэхээр бодтоор харуулж өгсөн жишээ байх болно. Нэг залуу болохоор үнэхээр том хороолт бол амьдардаг байсан юм байна. Жил бүр хүүхдүүд эренгүүлээ айдас эсвэл чихэр гэж хөвгчлөлтэй байдлаар хэлж чихэр авдаг байсан юм байна. Өмнөх Halloween-ууд бол зүгээр л энгийн өнгөрч байсан юм байна. Гэхдээ түүний хамгийн сүүлд тэмдэглэсэн Halloween дээр яасан бэхээр хүүхдүүд өдрийн цагаар болохоор чихэр аваад буцаа явж исэн боловч орой 8 цаг үед бүх зүйл оронгоор ирсэн юм байна. Нэг охин ганцаараа хаалганы өмнө ирсэн гэн. Цагаан дайшин жумссан яг л сүйд бүсгүй шиг харагдсан. Гэхдээ нүүр нь бүрэн цагаанаар бутсан амьгүй царай мэт харагдсан юм байна. Тэр болохоор тэр охин юу ч хэлээгүй зүгээр л уутаа сунгасан. Манай залуу болохоор айдас эсвэл чихэр гэж хэлэх нь бол хүлээсэн юм байна. Гэтэ тэр охин бол дугаараагүй. Тэгээд тэр залуу болохоор хүүхдэд чихэр өгсөн боловч ямар ч хариулт үзүүлэлгүйгээр шууд эргэж хараад хурдан алхаж явсан байна. Харин гудамжны цаа нэг эрэгтэй түүний дагаж байсан гэж харсан. За аав нь байх болов уу гэж бодоод тоосонгүй өнгөрсөн юм байна. Гэтэ энэ түүхэн тэнд бол дуусаагүй. Шөнө 1 цагийн үед залуу маань гэрээ цэвэрлэж байгаад шүршүрт орж байсан юм байна. 15 минутын дараа гарч иртэл өөднийх нь камер түүнд дохио өгсөж байсан юм байна. Тэр залуу болохоор бичлэгийг эргэж шалгатал яг тэр охин. Гэтэ энэ удаа тэр гэрэл тусгаас өмнө камераас бултах гэж байгаа мэт гинэт ухарсан байна. Ганцхан секундын дүрс гэтэ нүүр нь яг өмнөх цагаан нүүр. Залуу айсандаа хувцаач одоо бүрэн өмсөх завгүй гүүн гарч годомжны нөгөө тал руу цугцсан байна. Тэгээд цагдаа дуутсан. Тэгтэл минут хүрэхгүй байж байтал дахин хаалганы notification дуурсан байна. Харсаж яасан гэж тэр охин тэр эрэгтэй хоёр гэрээс нь гүүгээд гарч байгаа бичлэг нь байсан байна. Тэгэд хамгийн сонирхолтой нь тэд яаж орсон гэж гэрийнх нь хажуугийн хаалгаар түлхүүр тааруулж онгоолгоод гаражаар дамжин орсон байна. Цагдаа нар ирээд камерын бичлэгийг шалгасан ч тэр хоёр хэн болох нь хизээж илрээгүй бөгөөд харин хөршүүдийн зарим нэг нь болохоор тэр хоёртой таарсан гэсэн мэдүүлэг өгсөн юм байна. Харамслан зөвхөн тэр залуугийн гэрлүүл тэр хоёр орсон юм байна. Тэгэхээр та хэд бодоод үзтээ шүршүрт орж байтал хэн нэгэн гэрийн чин дотор орно гэж бодцоо. Би л бол тэр бичлэг үзэх юм бол зүгээр л шалтан нүцгэн ч гэсэн хамаагүй хараалгүй байх. Halloween баярын аимшигт болсон явдлууд.
3. Энэ баримтлахаар тэр өмнөх хоёроос бол хамаагүй аимштай байж магадгүй. Хэрвээ чи подволт ч юм уу эсвэл зойронд ч юм уу ямар нэгэн жижигхэн давшуу газарт Halloween-ы баярыг тэмдэглэхээр шийдсэн бол хизээч хэнийг ирвэл хинбэ гэж бити хэлээрэй. Яг Halloween-ы шөнө 15 настай хоёр найз, нэг нь гол дүрийн хүү, нөгөө нь Aiden. Тэр хоёр болохоор гэртээ ганцаараа байсан юм байна. Эцэг их нь хот руу ажилд явсан, хоёр хүүхэд гэртээ хойлохноо үлдсэн. Тэгээд тэд юу хийхээ мэдэхгүй байж хагаад за аимшигтай кино үзье гэд нэг нь нүрээсээ чинь тэр хоёлаа аимшигтай кино үзсэн юм байна. Тэдний байгаа орчин яасан бэхээр классик тим нэг подволор хуу тим вайптай байсан мэн гэрлэн суул, хүйтэн, хаас айгүй хайрцаг, хуучин ид хогшил. Тэд кино үзчихсэн чи яасан бэхээр дээрээс нэг тог гих дуу гарсан юм байна. Эхэндээ тэр хоёр киноны дуу байх гэж бодсон. Дахиад бичлэгээ ухраагаад нэг шалгасан юм байна. Тэсээ чин үгүй. Тэр дуун зөвхөн дээрээс гарч байгаа чимээ байсан юм байна. Тэгээд хэдэн секунд чимээгүй сууж байгаа бол яасан бэ гэхээр тог гэх дуу алхам алхмаар тодорч эхэлсэн юм байна. Тэр чимээ нь болохоор яг л хүн алхаж байгаа мэт чимээ байсан юм байна. Тэд болохоор шатаар доошоо буугаад чимээгүй чагнаж байтал гинэт гаднаас нэг дуу гарсан юм байна. Тэр болохоор зүгээр нэг дуу биш, нам гүм, танихгүй эрийн дуу хоолой мэт сонсогдсон юм байна. Тэгээд тэр хоёр яасан бэхээр айлж чирээд аав ээж хоёр байхгүй байтал намайг одоо хэн дууддаг байна гэж хоёулаа гайхсч хоцорсон юм байна. Тэгээд минут өнгөртсөн тэр хоёр хоёлоо хөшөж эхлээд юу хийхээ мэдэхгүй болж эхэлсэн юм байна. Хаалганы цаанаас гинэт крик гих дуугарч тэр хоёрын байгаа хаалган гинэт зөөлхөн онгоож эхэлсэн юм байна. Найзтай хоёлоо үзэж хаалган онгооход эхэлсэн. Гинэт нэг гэрэл болохоор тэр хоёрын байгаа газар руу доошоо тусаж шатаар алхамаар тод гэрэлтээд хүн орж иж байгаа мэдрэмж төрүүлсэн юм байна. Харин тэдний нүүдэл болохоор яг тэр жижигхэн цоорхоогоор харж байтал нэг хүн доош бууж ирсэн юм байна. Хаалга арай ядан дуугарч тэр хүн аажуухан алхан ирээд подуулынх нь гол зогсоод жоохон чангавтар хоолоогоор Aiden гэж нэг дуудсан юм байна. Одоо бүр амар. Тэр хүн болохоор эргэн тойрон байгаа хайрцнуудыг олгож эхэлсэн, хурж болго бүхнийг шалгаж эхэлсэн юм байна. Түүний үйлдэл болохоор яг л хин нэг хайж байгаа мэт. Тэгэд хамгийн сонирхол нь болохоор тэр хайрцаг дотор гэрэл зураг, бэлэг дурслалын хайрцаг байсныг мэдэхгүй тэндээс гэрэл зураг гаргаж ирсэн юм байна. Тэр зургийг болохоор хэсэг жоохон ширтэд зогсноо буцаагаад тавьсан юм байна. Тэгээд яваад өгсөн юм байна. Тэгэд хоёр хүүхд яасан бэхээр нэг цаг орчим одоо ямар чимээ гарахгүй байж хагаад өөртөө нуугдсан хэсгээс гарангуутлаа цагдаа дуудсан юм байна. Дараа нь цагдаанаар шалгахад тэр залуугийн найз нь Aiden өмнө таньдаг эсвэл түүний байрлалыг мэддэг хэн нэгэн байсан байх гэсэн магадлал дэвшүүлсэн юм байна. Гэтэл болохоор тэр хүн Aiden гэж зориод орж ирсэн баттай байсан юм байна. Йоо бро, зөвөр л аим шиг кино зөв бодит амьдрал дээр болсон юм шүү. Halloween-ы баярыг тэмдэглэхээр шийдсэн бол хизээч хэнийг ирвэл хинбэ гэж бити хэлээрэй. Шууд л гараадгүй. За тэгэхээр сүүлийн 4 дахь аимшигтай болсон явдал. Гэхдээ та төсөөлтөө Halloween ойртоо та зүгээр л ганц жижиг модонд сүнсний чимэглэл хашааныхаа урд тавьсан гэж та боддоо. Энэ бол зүгээр л энгийн зүйл шүү дээ. Гэтэл яг тэр өдрөөс хойш бүх зүйл хачин болж эхэлсэн гэвэл яах вэ? Тэр хүн хэлэхдээ надад эгч минь нэг жижиг чимэглэл өгсөн. Би зүгээр л тавиад мартсан. Гэхдээ гадаа гарах болгонд яг л хин нэг намайг харж байгаа юм шиг мэдрэмж төрж байсан гэж хэлсэн байна. Гэтэл нэг өдөр хаалга тогссон. Хаалга нээгээд харсан чинь 40 гаруй настай бор үстэй хэд инээмсэглэлтэй нэгэр байсан байна. Чиний Halloween-ы чимэглэл гоё юм аа гэж хэлээд зүгээр л энийгээ зогсож байсан. Хин нэгэн зүгээр магтаж хэлэхэд амар гэж үү? Тэгж бодож магадгүй юм. Гэхдээ энэ хүн дараа дахин ирсэн юм байна. 2 өдрийн дараа тэр дахин хаалга тогсож байсан. Энэ удаа бүр нэрийг нь хэлээд "Сайн уу? Дахиад ирлээ. Нэг юм асуух гэсэн юм" гэж одоо тэр хүнд хэлсэн юм байна. Тэсээ чи яасан бэ гэхээр тэр хаалга нэгээгүй. Би завгүй байна гэд орхиод явсан юм байна. Гэхдээ хамгийн хачирхалтай нь тэр хүн 20 секунд орчим хаалганы уур зогсоод юу ч хэлэхгүй, юу ч хийгээгүй юм байна. Зүгээр л хаалгыг харж байсан. Хэдэн өдрийн дараа жинхэнэ Halloween-ы шөнө ирсэн. Тэр орой болохоор хүүхдэд инээлтэд айц сүлчгэр гэж гүйлдэж байхад энэ хүн болохоор гэртээ ганцаараа байсан юм байна. Хаяа болохоор хаалгаа онгоолгоод чихэр тараагаад л сууж байсан юм байна. Гэтэл нэг мэтгэд цонхны цаан яг тэр хүн бор хүрэмтэй нөгөө танихгүйр зогсож байсан. Тэр хүн болохоор гудамжны гэрэл доор зогсож байсан гэн. Тэр хүн хөдөлсөнгүй зүгээр л харж байсан гэн. Тэгэд 11 цаг 23 минутанд хаалга гинэт тогсож эхэлсэн. Тэр гартаа нэг жижиг хайрцаг барьчихсан. Хаалгаа нэгээч би чам нэг зүйл авчирсан Halloween-ы бэлэг гэж тэр хүн хаалганы цаанаас хэлсэн байна. Тэр танихгүй хүн хаалга руу ойр туссан удаа түүний амьсгалж байгаа нь хүртэл тухайн гээ эзэнд бас сонсогдож эхэлсэн юм байна сүүл рүүгээ. Яг тэр мөчөд болохоор тэр 911 руу залгасан байна. Цагдаа ирэхэд хүн аль хэдийн алга болсон байсан байна. Хайрцаг болохоор нийтэл яг тэр Halloween-ы чимэглэл дотор нь байсан байна. Гэхдээ болохоор ард талд нь улаанаар бичсэн ганц үг байсан. Тэр үг нь болохоор See you soon буюу дахин уулзъя гэсэн бичиг үлдээсэн байсан. Тэгээд болоогүй хамгийн сонирхолтой нь юу гэж тэр хүн дахин хизээж гарч ирээгүй. Гэхдээ жил бүр Halloween-ы шөнө яг 11 цаг 23 минутанд түүний хаалга дээр 3 удаа тогшох чимээ байн гарч эхэлсэн байна. Хэрвээ гэрээчин гадаа юм уу гэрээчин дотор тийм сүнсний чимэглэл байгаа бол яа ер нь тавиад димийл юм шиг байна.
За тэгээд дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Хэрвээ та бүхэн таалагдсан бол лайк дараа, subscribe дарж дэмжихээ бити мартаарай. За тэгээд дараагийн дугаар дээр хэрвээ энэхүү бичлэг та бүхэн таалагдах юм бол би Halloween-ы баяр яагаад тэмдэглэх болсон талаар сонирхолтой баримтуудыг хүргэе гэж бодож байна. Хэрвээ та бүхэн маань Halloween-ы баярын 2 дахь дугаарыг үзэх хүсэх юм бол comments дээр Halloween 2 гэж бичээрэй. За тэгээд дараагийн контентоор уулзцгаая. За ямар ч тач манай гэр сүнсэж хэмэл байхгүй баха гэж найдаж байна. Тэгээд энэ дугаар маань ингээд өндөрлөж байна.